Энэ бол шин Карино. Найз охин нь хүлээж байгааг тагмартаа дундчихдаг. Гэрээсээ ч гартгүй залхуу манга зураач. Гэтэл нэг өдөр тоглоомын сэлэмтэй 4 настай хүү хаалга тогшоод салхитай өгч гинэ. Хажуу хаалганд нь нүүж ирсэн гинэ. Энэ байранд хүүхдтэй хүн орол хоройтой үсттэй. Гэтэл би хүүхдгүй шүү гинүү. Ганцаараа амьдрах юм гин. 4 настай хүүхд яаж аваад ганцаараа амьдрчв? Бас ганцаараа амьдрч чадах уу? Өнөөдөр та нарт хөвгчлөлтэй харагдавч хүнд сэдвүүдийг хөндсөн Котаро ганцаараа амьдардаг гэх анимыг ярьж өгье. Манай манга зураач залхуураад заваараад хэвтжээд дахиад л хаалга дугарлаа. Монгол хотол дахиад л өнөөхөө ван байхгүй ахын гинэ. Эндхийн оршин суугчид бүгд халуун усны газарлаа явд юм байна л да. Өнөөхөө ч ганцаараа яваад өглөө. Гэхдээ ойрд хүүхдийн хулгайн хэрэг их гарч байгаа гин шүү. Үүнийг сонссон усан дордгүй залхуу зураач маань нэг л мэдхэд хүүхд дагаад халуун усны газар зогсож байгаа юм дээрээ. Хүүгийн толгойг угааж өгөхөд хүү толгоогоо хүнээр угаалгалгүй уджээ гэдэг. Зураач хүүгээс ээж авч нь байхгүй мүү гэж асууж л дээ. Тэгэхэд өмнө нь байсан гэхдээ одоо үгүй гэж юм. Тэгэхээр нь балаа юм асуучлаа гэж бодоод аав ээж нь ч баг байхад нь услаар өнгөрсөн гэдгийг хэлдэг. Гэтэл хүү ганцаардмаар юм аа гин. Өөр тэмэр байдгийг ингээд хэлчихэж байгаа. Дуртай хүүхэлтэй киногоо үгс үггүй дуурайж самурай аялахаар ярьдаг энэ хүү бол Котаро. Маргааш Котаро хүнсний дэлгүүр явхад залхуу зураач дагаал явна. Замд таарсан хөөрхөн хөрш шимэгтэй хүн болгон л тэднийг адилхан юм аав хүү хоёр гэд сүйд. Гэхдээ Котаро харих замдаа зураачаас уучлалтгүй дээ. Та миний аав болохыг хүсэхгүй байгаа үсттэй гэснээ. Би танаас дээгүүр албан тушаалтай юм чинь гэж авлаа. Дахиад л өнөө хүүхэлтэй киногоо ярьж байгаа. Маргааш нь өнөө хөрхөн эмэгтэй хаалга нонгорхоо тасарсан явтж гин. Манай Котаро шууд л дэлгүүр гүйж уухан авчраад нүдэн дээр ижин тавиг гин. Яаж ч юм муусныг нь мэдсэн байдаг. Тэр том хүний уйлж байгааг зөндөө харж өссөн байжээ. Өдөр нь зураачин гэрт хинэгчин нэрээд захиулан дажууч зураглал нь хоочны хэв маягтай болохоор таалагдахгүй байна гэд явандаа. Харин яг энэ үед бүдэрч унаад хөлөөрөө дүрэн лент наасан Котаро гарч ирнэ. Яагаад ирсэн гэсэн ганцаараа өөртөө лент наачлаа гэд багтуулах гэж ирсэн юм байна. Харин зураач лентэн дээр нь дуртай дүрийг нь зурж өгчээ. Залхуу зураач хүүгийн инээж байгааг анх удаал гарчээ. Удалгүй танхаа байрын гар Котарог хөөрдөж байснаа. Манай өрөөнд тоглоё гэд аваад явчтээ. Бас нэг хөршинлдөө. Тэгээд Котарод өнөө дуртай хүүхэлтэй киноныхон чихмэлийг бэлгэлжээ. Уг нь хүүдээ авсан ч гэсэн өгч чадаагүй мэн л да. Харин үүнийг сонссон Котаро чихмэлийг нэрвүүлж өгөөд би хүүхдийг чинь орлохгүй хурамч юм дургу гэд явчихна. Тэгээд зураачаас чиний зурж өгсөн чинь ч хурамч уу гэхэд зураач үгүйгэндээ. Энэ нь хүүгийн сэтгэл дарсан бололтой. Котаро зураачийн зурагтаар хүүхэлтэй киногоо үзэж дүрийнх нь хэлсэн болгоныг давтаастай. Зохиол дүр нь онц биш ч гэлээ өөрийнх нь хувьд онцгой юм бинэ. Тэднийг маргааш нь халуун усны газар сууж байтал нэг жаахан хөл явахгүй гэд уйлаад нь шүү. Харин Котаро төнлөө очиж чиний хажууд хүн байна. Гониглах юм байхгүй гэдэг. Өөрт нь хэн ч яахгүй болохоор тэр. Маргааш нь өнөө Котарогийн дуртай хүүхэлтэй киноны төгсгөлийн ангин гарны нэ. Энэ хүүхэлтэй кино л Котарод таниулж байсан зүйл. Танхаагаар энэ дуусчул яахан болж гинэ гэж зураачтай уулзаал. Харин Котаро маань гудамжинд гол туршигын жижиглээд үтсэн хүмүүст 10 иен өгөөд идэг за. Тэр өрөө зураач танхаа хоёр Котарогийн гэрт өнөө хүүхэлтэй киног нь зөвхтаа үзжээ. Яг л Котаро шиг дүрийнх нь хэлсэн бүхнийг тавтаж нэгэнтэйгээ илүү их хичээгээч гэж хэлтэйстэй. Харин Котарогийн жижиг аманд үл элэг нэмсэглэл татарсан байсан юм. Маргааш нь өнөө халуун усны газар хаагдчихжээ. Үүнээс хойш Котаро ягаад ч юм жирийн үеэс өөр бусдаас заагаад ирж яваад идэг за. Өдөр ирэх тусам хол яваад тахна яасан бэ гэтэл би заван байгаа болохоор намайг үзэн ядна гэж юм. Магадгүй муу дурсамжтай л байсан баг. Сүүлдээ цаач нь галт тооныхоо угаалт урд усанд орсон сууж ийн. Хит хоног өнгөрчээ. Котарогийн нүдний доогоор ягаад ч юм харсан харагдана. Хөрш эмэгтэй харин санаа зовж Котаротой нэг өдөр цуг хамгаруулжээ. Гэтэл маргааш нь манай хүний нүд бүр харалцсан байдیں۔ Эмэгтэй хүнд гараа дэрлүүлж унтсан болохоор унтаж чадсангүй гинэ. Жаахан юм байжээ. Тэр орой зураачийн санаа зовж Котарод ор бэлдсэн ч өнөөх нь маргааш нь хөрхөн хөрш эмэгтэйг зүүдэлсэн гэд зөв зүгээр болсон явж гин. Яйдаа байд. Хит хоногийн дараа Котаро малгай өмссөн. Ягаад ч юм зураачаас цухтагаад ганцаараа явчлаа шүү. Ер нь бол зураач гадуур аюултайгээд байнга л дагаж яваад байсан юм л да. Котаро цэцэрлэгийнхээ нээлтэнд явсан нь тэр байжээ. Хүүхэд болгон лав ээжтэйгээ. Харин манай Котаро ганцаараа. Бас хөөрхөн хажуудаас нь хүүхэдтэй. Ээж аав маань нинжа болохоор чамд харагдахгүй байгаа юм гэж авна. Харин энэ хооронд хөрш гурван Котаро хайцсныг мэдэж арай гэж цэцэрлэгийг нь олоод очиндоо. Ийхүү Котарогийн хоосон сандал дүрлээ. Японд гэрийнхэн нь хүүхдийнхээ хоолыг дандаа чимгэлдэг.
Тэрүүгээрээ бараг өрсөлддөг их чухал зүйлийг сонсч ирсэн юм байна. Бусад хүүхдийн хоол гоё байсан ч Котород мань хийж өгөх байхгүй. Которо өөрөө чимгэлж, ээжийн чимгэлсэн юм шиг болгож яриад гайхуулна. Харин хэд хоногийн дараа дэлгүүрт явсны хүмүүсээс тусламж гуйндаа. Хэдий гоё болоогүй ч гэсэн Которогийн хувьд ямар ч хоолноос илүү санагдаж байлаа. Которо шаар тарааж байгаа хүн харжээ. Нэг хүнд нэг л юм гин. Тэгэхэр нь янз бүрээр зүсээ хувиргаж байгаад 4 шар авчиндаа. Нөгөө хүн ч хүүхэд гэж хөрдөөд өгöd байгаа. Дараа нь Которо залхуу зураач дээр очиод хүү охин хоёр эрэгтэй эмэгтэй хоёрын царайг зурулдаг. Харин өнөө шаар зардаг хүн явж байгаад ганцаараа сууж буй Которог харжээ. Шаар болгон дээрээ ээж, аав, охин дүү, эрэгтэй дүү гэд биччихсэн байх ба тоглоомын талбай дээр тэднийгээ барин цуг тоглож байгаажээ. Шаар хэр удаан тисдэг вүлээ? Энэ удаа удаан тисвэл сайнсан. Залхуу зураач маань хинэгчтэй мангагаа шалгуулахаар очижээ. Хурц хэл амтайг нь сонсчоод Которо зүрхтэлсээр байгаад дагаад явчиндаа. Хинэгч зургийг нь хуучин хэв маягтай гэсэн чинь та тийм сайн зурдсан бол өөрөө зураад үзүүлчих гээл бараг асран хамгаалагч юм аашийн. Гэхдээ зураачийг 0 явсан хойгоор хинэгч зураачид их найддаг, илүү их сайжраасаа гэж хүссэндээ л тийм үгс хэлдэг гэдгийг хэлдэг. Үүнийг нь сонссон Которо тавьшигчээ. Тэгээд харах замдаа хаягдахгүй тулд хичээгээрээ сайн хүн байсан шүү гэдэг. Бас өнөөдөр зураачийг дагаж явсан нь үргэлжийн өөрийгөө цэцэрлэгээс нь тосч явдаг ачиг нь хариулж байгаа хэрэг ажээ. Нэг өдөр Которо танхаа гарыг дагуулад баахан дэлгүрхслээ шүү. Которо маань загварлаг бол алдартай болно. Алдартай бол хэнд ч үзэн идэхгүй гэж утсан байл да. Гэхдээ танхаа хүрсэн загварлаг хэдий ч бусдад муулдаг. Тиймээс Котород чамайг загварлаг биш байсан ч би чам дуртай хэвээр байх болно гин. Эцсийн эцэст байгаагаар чинь хайрлах хүмүүс ч байгаа шүү дээ. Өнөө хөршин хөөрхөн хүүхэн хост клубт ажилт юм байл да. Гэтэл Которо ирчиж хэд хоногийн өмнө хүүхнээс нүүж магадгүй гэх мэдээг сонссон юм байл да. Сандарч зураач дээр очиод яавал түнтэй илүү их цагийг өнгөрөх вэ гэж асууж. Харин зураач мэдлгүй би байсан бол хост клуб дээр нь очино гэсэн юм байна. Тэгээд л Которо клубт нь очиж түүнийг сонгоод би таныг хэдэн удаа сонгож байж та үлдэх вэ гэдэг. Үнийг сонссон хөрш эмэгтэйч сонирн болж нүүхэ болохоор шийджээ. Нэрээ Которо ерөөсөө зураг даруулдаггүй за. Цэцэрлэгийнхээ зурган дээр хүртэл нүрээ дараастай байсан. Энэ бүхэн автын талбайтай болтой. Аав нь зургийг нь хараад хайгаад болцсон мó яасан. Гэхдээ залхуу зураач маргааш нь зураг авч чадаагүй болохоор гээд зураад ирсэн байдаг. Энэ нь Которогийн сэтгэлийг хөдөлгөөх шиг боллоо. 7 хоног болгон үйл хөдлөх хариуцдаг компани Которо руу очиж тогтоотой мөнгө өгдөг. Энэ удаа харин нэг шинэ ажилтнаа явуулна да. Хэрв энэ мөнгийг хэн өгсөн юм гэж асуувал сайхан сэтгэлтэй хүн гэж хариулаарай гэдэг. Которо тэр эмэгтэйг том хүн шиг уух юмар дайлж, бүжиглж дуулаад, хоолоор дайлж, зөрүүлээд бэлэг өгнө. Дараа нь үнэхээр л энэ мөнгийг хэн өгсөн юм гэж асууж байна. Яг үнэндээ энэ бол Которогийн ээжийн 8 насны даатгал. Хизээ нэг өдөр тэр сайхан сэтгэлтэй хүний тухай үннийг мэдэх үз. Харин шинэ ажилтан энэ ажлаа чин сэтгэлээсээ сайн хийхээ амласан юм. Которо найзандаа очижээ. Тэр найз нь их ирхээ. Гэрийн үйлчлэгчээ тэг, инг гэж зараал их даварцсан. Харин Которо түүнийг дагуулж хараад загас урахаар суужээ. Биеэ даахыг бусдад тэгтлээ найдах хэрэггүй гэж захыг хүссэн юм байна. Жаахан хүүхдүүд амьд гарах чадвар багтай. Харин том хүн байхгүй байсан бол яах вэ? Тиймээс өөрөө хүчтэй байж сурах хэрэгтэй. Найз нь ч ганцаардвал хэлээрээ би хизээд чамтай заавсарна шүү гэдэг. Үнийг сонссон Которогийн нулимс цэлгэнжээ. Шидсэн бөмбөгнөөс болтдог тоглоом байдаг да. Которо маань огт болтохгүй оногдоод хачаа амир юм л зогсож байна. Ээж нь түүнийг үл тодог байснаас травматай болжээ. Шидсэн бөмбөгийг нь барьж авахыг олдохгүй бол яана гэх айдастай. Өөрөө бусдад тийм зүйл мэдрүүлчихвэл яана гэх айдастай байгаа мэн. Тэгээд л бөмбөгөнд нь оногдож өөрөө ч шидэхгүй байж. Гэхдээ зураач түнд оролдоод үзэхгүй бол мэдэхгүй шүү дээ гин. Маргааш нь Которог шидэхэд найзууд нь барьж аваад түүнийг магтсан байдаг. Тэр айдсаа даван тулжээ. Өнөөдөр бол Которогийн төрсөн өдөр. Өдийг хүртэл энэ өдрийн ямар утга учиртайг мэдээгүй явжээ. Лаг бүгдийг нь нэг дор үлээвэл хүсэл нь биелдэг гэж сонсоод хэд хоног бэлтгэл хийндээ. Гэхдээ яг үлээх болоход Которо байсангүй. Тоортоо авч яваад гудамжны муурнуудын төрснийг бас тэмдэглэдэг. Нэг өдөр Которогийн найз гэрийнхнийхээ санааг зовно гэд гэрээсээ цухтаад иржээ. Ээж нь дандаа өгөлдөг болохоор Которогийн эрхчлөө их л гой санагдана. Гэхдээ Которогийн гэрлөө ороход хав харахаа өгцсөн юм. Хоосон гэр харсан найз нь би явлаа гэд яваад өгдөг. Энэ үед л Которо өөрийг нь хүлээх нэг ч хүн байхгүй. Гэрээсээ ч цотч чадахгүй гэдгээ ухаарчээ. Харин залхуу зураач хайч тийм бэ чи? Би чамайг халуун усны газараас хайж бүр 3 тарлоо гэд хүрээд ирэндээ. Гэр чинь хоосон биш. Чамайг хүлээх хэн нэгэн байна гэдэг асар их аз юм.
7 хоног бүр өнөө дараахан ажилтан ирж Котород мөнгө өгсөөр. Харин нэг өдөр Которо залхуу зураачийн Фивийг дураараа задлж энэ хүүхэнд өгөө. Гэтэл согтоод гидсэн дээр юм зураад галзуурч өглөө. Энэ үед Которо энэ мөнгийг яг хэн өгдгийг гэж асууна. Харин хүүхэн энэ мөнгийг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн өгдөг юм аа, уучлаарай гэж хэлдэг. Тэр нууцыг нь хадгалж чаджээ. Харин Которо миний сэтгэлийг хамгаалж байгаад баярлалаа гэж хэлнэ. Которогийн ар гэрээс сонин хувцастай ир, якуза шиг залуу, бааранд ажилдаг хүүхэн ирээд идэг болохоор эцэг эхчүүд хойгоор нь олон юм яриастай. Хурал дээр багш нь удахгүй болох өдөрлөг дээр туслах хүн байна уу гэлээ. Гэтэл хинч гараа өргсөнгүй. Харин залхуу зураач ганцаараа гараа өргөөд би бүгдийг нь чадах юм байна гиндэ. Өдөрлөг дээр хөрш хөхөн, танхай хөрш, худалдагч, бүр зураачийн хинэгч нь хүртэл туслахаар иржээ. Хэдий их юм хийж байгаа ч хэлээ зураач. За Которо жаргалтай байл болоо доо гэж боддог. Харин багш нь тэдний ямар харилцаатайг мэдэхгүй ч гэлээ. Зураач шиг хүн Которогийн аав шиг байхад баяртай байсан юм. Которо зураачтай зүг дэлгүүр явжээ. Салфетхний найрлага, амт зэрэгт их л ач холбогдол өгөөд үнтэйг нь аваад шүү. Үнтэйнүүд нь чихэрлэг амтгтын гинэ. Оройн зураач зурагт үзээд л сууж байлаа. Гэтэл орхигдсон хүүхдүүд өлсөндөө салфетэг иддэг. Бас тэр нь чихэрлэг амттай байдаг гэж хэлийг сонсондоо. Юу басныг ухаарсан зураач маргааш нь Котороод чи дахиж цаас идэх хэрэггүй болсон. Одоо чи ганцаараа биш шүү дээ гэж хэлдэг. Тэрээрээ Которо амар их хоол хийцэн сууж ийн. Дандаа ийм их хоол хийдин гинэ. Үнийг нь сонссон хөршин гурав тэднийд найрлахаар ортол ганц л тавг хоол байна. Яг үнэндээ Которо ганцаардахгүй тулд олон тавг хоол хийж хань болгодог байсан байжээ. Тэр одоо дахин олон тавг хоол хийх шаардлагагүй боллоо. Удахгүй цэцэрлэг дээр жүжиг тавина. Харин хизээч нээдэггүй Которо маань үргэлж нэмсгэлдэг нар олон гин шүү. Худлаа анихтай сайн гинэ. Зураач ч эцэг ихээ алдахдаа юу ч үлээгүй юм шиг царайлдаг байсан. Магадгүй Котороч бусад хүмүүст харахыг хүсдэг царайг нь харуулах гэж оролдож байгаа байх. Бас Которо маань хэсэг асрамжин газар байдаг байж л дээ. Тэн дээр Йота гэх хүнтэй бараг ах トゥ салсан юм байна. Уулан давирч од харах хамлалтаа биелүүлж өнгөрснөө турсан ялцлаа. Ямар тач аав нь Которог олчихсан болохоор л зогтож энэ байнд нүүж ирсэн байна. Залхуу зураач өвдөд унжсан учраас Которо түүний оронд хянагчлуу иржээ. Өнөөдөр бол бүтэн сайн. Тийм байтал энэ хинэгч ганцаараа ажилласаар бас их нэртэй хүүхдтэй болж таарлаа. Харин үүнийг нь сонссон Которо цаасыг нь шүрж аваад тэд таныг санаж байгаа. Шууд харь гин. Хинэгч харин түүний хүүхдийн тасгаар дагуулад явжээ. Энэ тэндгүү нөгөө Которогийн дуртай хүүхдийн киноных нь фигюр, тоглоом, хүн шиг том хэмжээтэй хөшөө. Өнөө хурдан хайр гэдсэн Которо байхгүй. Тоглоом тоглоо суудсан. Хинэгч Которог том хүн шиг байдаг болохоор хүүхэд шиг байлгахыг хүсжээ. Харин дараа 7 хоногт нь Которо ажлын өдөр бол би дахиад очиж болно шүү л гэж байна. Тэдний байранд шинэ хүн нүүж иржээ. Яагаад ч юм хамаг сонирхол нь Которотой зөгцөж шууд л татна болчлоо. Гэтэл яг үнэндээ Которогийн аавын явуулсан хүн болж таардیں۔ Танхаагаар мөнгө атгуултал шууд л хамаг юмаа хэлчлээ. Которогийн аав хуулийн дагуу хүүдээ ойртож болохгүй мэн л да. Тиймээс нууцаар хүнээр олуулж байгаа юм байна. Мөрдөгч жаахан хүүхэд ганцаараа жаргалтай байхгүй. Аавд нь байршлыг нь хэлнэ гэдэг. Танхаа хөрш түүнийг яг цохих гэхэд Которо ирээд билүүлвэ. Ямар ч байсан үүнээс хойш 7 хоног өнгөрчээ. Гэтэл Которо мөрдөгчд та аавд минь миний байршлыг хэлэх гэж байна уу гэж шүү. Мөрдөгч толгомдож маргааш нь нүгээд явчихаж. Үүнийг сонссон хөршийн гурван маань Которог хамгаалахаар цэцэрлэгийг нь манаж энэ тэндгүү дагсаар энэнд Которог уурлуулжээ. Гэтэл нөгөө мөрдөгч эргээд ирдیں۔ Которогийн авд буруу байршил хэлсэн юм байна. Мөрдөгч өөрөө ч багада хүчирхийлэл донд туссан болтой. Харин Которо би илүү хүчтэй байсан бол аав намайг хайрлах байсан. Тиймээс хүчтэй болж хайрлагдана гэж боддог. Өөртөө л бурууг өгөх. Энэ бол хүчирхийлэл донд өссөн хүүхдүүдэд түгээмэл байдаг бодол юм. Зарим хүмүүс зүгээр л аав болоход тохиромжгүй байдаг. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй. Харин зураач өөрийн чадлаараа л Котороод туслахаар шийджээ. Нэг утасны луурчин эмээ өвөө хоёрлоо залхав. Гэтэл ягаад ч юм жаахан хүүхд тавснаа хэрэгтэй хэрэггүй юм яриад ундээ. Тэр нь мэдээч Которо. Яг үнэндээ тэр луурчингийн хоолой Котороод аавынх нь сайхан ааштай байх үеийн хоолойтой адил сонсогдоод ижлээ. Тэгээд луурчингаас сайн байна, мундаг байна гэж хэлээд өгөөч гэдэг. Энэ ярианы дараа луурчинд хүүн бодогдож энэ ажлаа болдог ч юм уу гэж бодсон юм. Которогийн цэцэрлэг дээр үргэлж өвддөг нэхүү би. Дандаа бусдын өмнө би өвдчлөө гэж хэлээд эмчийн өрөөлөө явчихдаг. Харин Которо түнд жимсөгч байгаад өөрөө өвдчихнөө. Гэхдээ огт өвдөөгүй. Би сул дорой биш гэд гүрийгээд болдоггүй. Гэтэл өнөө өвддөг хүү дахиад л олны өмнө би сонирн болоод байна гэд яваад өгнө. Которо түнээс өвдснөө шууд хэлчихээр сул дорой биш үү гэж асуулаа.
Харин өнөөх үү, би уг нь үлдмээр байгаа ч найзуудтай өвчнөө халдаамааргүй байна. Тиймээс л хэлдэг юм гэдэг. Үнээс л Которо ухаарчээ. Жинхэнэ хүч чадал бол бэрхшээлийг ганцаараа даван туулах бус. Өөрийнх нь хүсэлтэд зөрчилдөж байсан ч бусдад санаа тавихыг хэлдэг ажээ. Которог ууланд навч түгээд сууж байтал норхоо хувцастай жаахан хоёр дүүтэй хүү дүүгээ үлдээгээд явчихна. Харин хайж болтол ганцаараа чипс идсэн л сууж ийн. Ээж нь яваад өгсөн аав нь шинэ гэр бүлтэй болцсон юм байна. Тэгээд надад ч бас өөрийн гэсэн орон зай хэрэгтэй. Гэрийнхэн маань биднийг хог навш шиг л хайсан. Чамайг ч бас тгээ үздэй гэдэг. Харин Которо орхиогүй гэж зөрнө. Которогийн ээж ч нэг л өдөр чимдаанаа аваад амьд үл дээрээ гид яваад өгсөн юм байна. Которогийн хувьд итгэл найдвартай зурлах нь хүч өгдөг бол энэ хүүгийн хувьд цөхрлөгч байгааг харуулжээ. Хүүхэд байж том хүмүүсийн хариуцлагыг өрөх нь хэнд ч таалагдахгүй. Айлын том гэдэл эцэг их шиг байх эсгүй. Хэд хоногийн дараа тэр хүүхдүүдийг асрамжийн газар аваад явсан байлаа. Которо зураач хөрхөн хөрш эмэгтэй хоёртой найрлаа сууж ийн. Харин энэ үеэл пицца хат Санта багцаа гаргасныг олж мэдэндээ. Айлбурт аз жаргал бэлэглэх Санта багц нь 2024 онд мундаг байсан хүмүүсийг амьдралд хэрэгцээтэй бэлгээр 7 хоног бүр шагнах гэж байгаа маань. Шагналт нь PlayStation, iPhone 16, угаалгын машин гэд зөндөө олон бэлэг бий. Бэлэг авахын тулд Санта багцаа худалдан авч Pizza Hut Loyalty цэгийн мэн сайтад баримтаа бүртгүүлээл болоо. Санта багц дотор нь захандаа бэслэгтэй дэлбэт пицца, хүссэн 2-3 төрлийн пицца, амтад дахианы буулга, попкорн дахиа, десерт пицца, шарсан төмс, ундаа багтж байгаа маань. Захиалгыг мэдээч Pizza Hut цэгийн мэн болон 75 55 55 55-аас захиална. Санта багцын урамшуулал 6-7 хоногийн турш үргэлжлэх ба хамгийн том шагналын эзэдээ 12 сарын 30-нд тодруулна. Дуртай пиццагаа идээд хүссэн бэлгээ хожоорой. Pizza Hut. Удахгүй Которогийн дуртай хүүхдийн кинонд гарч байгаа маань. Котороч бүүн баяр. Нэг өдөр хөөрхөн хөрш эмэгтэй найз залуудаа зохиулсан хүрээд ирдээ. Салий гэсэн чинь зогчиж. Одоо нөгөөх нь бүр байрныхан гадаа хүлээгээ зогсдог болжээ. Харин Которо нүүхэл зүг сонголт гэдэг. Иймэрхүү харилцаанд муухай үе байгаа ч сайхан үеч байдаг. Тиймээс л амар байдаггүй. Гэхдээ эцэст нь тэр нүүхээр шийджээ. Которо өдөж өгөхдөө маск зүүсэн л байж гин. Уйлснаа мэдэгдүүлэхгүй гэж л тэрвэз. Ийхүү хөрш эмэгтэй уйлж хайртай шүү гэж хэлээд нүгээд явчихжээ. Которо манч үлдсэн хоёроо өмднөөс жижигхэн гараараа зурсаар үлддэг. Хэцүү байсан ч хийх ёстой зүйл гэж бий. Тэгж байж л өөрийгөө болон өөрт хайртай хүмүүсийг хамгаалж чадна. Зураач маань онгодоо оруулахын тулд Которотой цуг кино театр явахаар шийджээ. Гэтэл Которогийн 3 найз нь цуг явахаар болчихно. 3 найзны хөдөлгөөнтэй зураачаар попкорн ахуулж энийг үзэн тэрийг үзэн гэж зүгээр ялгсангүй. Үгүй гэвэл Которог найзуудынхаа өмнө эвгүй байдалд оруулчих гээд за гэж явж байлаа. Гэхдээ Которо нэг л биш. Оройн хүүхдүүдийг харахад зураачид надтай байдгаасаа илүү манай найзуудтай өвчлөлтэй байх шүү. Та миний асран хамгаалагч үсттэй гин. Бас хөргөн харамлчнаа. Зураач харин инээгээд кино театрлаа буцан очиж энэ удаа Которогийн дуртай хүүхдийн киног үзжээ. Танхаагаар хүүхдтэй гэдээсэн да. Хуучин ихнэр нь л хүүхдтэй нь уулзалтгүй маань. Гэтэл нэг өдөр үсээ босгоцсон танхаа яриатай жижигхэн хүү аавыгаа хайжин гэд хүрээд ирдээ. Хэнийг үн ойлгомжтой. Ээж нь аавтай нь уулзахгүй байсан болохоор худлаа хэлээд иржилтээ. Уг нь манай танхаагаар хүүгээ байнгын сандагч ягаад ч юм ширүү хандаад явуулчихна. Котороч бөөн уур. Ягаад ингэж байгаа гэхэд танхаагаар би түүнийг дүрм зөрчихөн зүгээр гэдэг бодолтой хүн болгож өсгөхийг хүсэхгүй байна гин. Тийхүү явсныхан дараа л ширүүн төрхөн нарилж нусаа гожлон уйлж эхэллээ. Тэгээд Котороод аав чинь хийсэн зүйл буруу ч хэлээ. Тэр зүрхнийхээ гүнд чамд хайртай л байсан байх. Эцсийн эцэст өөрийнхөө хүүхдэд хүн яаж дургүй байх вүлээ гэдэг. Хөөрхөн хөршийн оронд хослолтой ширүүн эмэгтэйнүүд иржээ. Хүүхдтэй харьцахтаа жахан муу юм байна. Которо энэ тал дээр нь туслах гээд өдөр болгон хөөжгүйсээр. Гэхдээ манай хүн ягаад ч юм жин нэмээд эхэллээ шүү. Яасан гэсэн цэцэрлэг дээрээ найзуудынхаа өгсөн үлдэгдэл хоолыг бүгдийг нь идээд байсан болж таарлаа. Салфетыг хүртэл иддэг байсан Которо маань хоол хайж чадхаа байжээ. Хоол хүм хүнд тийм амар олдчихдаг зүйл биш. Которо юм цоглуулах туртай. Нэг өдөр хөршүүдээ урьж үсгэлэнгээ үзүүлвэ. Зураачаас авсан зураг, лент, танхаа гарын өгсөн ууд гэд зөндөөл юм байна. Харин дунд нь нэг хуванцар бэлий байна. Которогийн ээжээс үлдсэн ганц зүйл юм гин. Ээж нь түүнийг хооллохдоо бас усан даруулахдаа дандаа бэлий өмсдөг байж. Харин үүнийг нь сонссон хөрш эмэгтэй огцон муурлаа шүү. Чи өөрөө хай, үгүй бол би хаялаа гээл. Энэ эмэгтэй ээж нь бас түүнд хүрэхдээ бэлий өмсдөг байжээ. Шалтгаан нь хүүхэдтэй хүрэхээс чигшдэг болохоор. Гэхдээ Которо тийм байсан ч бэлийг нь хайрлж байсан юм. Ээжээс нь үлдсэн сүүлчийн зүйл болохоор. Которогийн очдог шүдний эмч хүүхдүүдтэй маш их цагийг өнгөрөөдөг.
Үүдэн судаг хөхөн их л гайхна. Яагаад ч юм хүүхдүүдээс амар их асууад байдаг за. Гэхдээ энэ нь шалтгаантай байжээ. Дээр үед бараг л бүх шүдэнд орхоцсон нэг охин ирсэн юм байна. Маргааш нь өнөө охин дахиад ганцаараа ирсэн ч ирэх ёстой цагтаа ирээ гэд явуулчихаж. Өнөө охин дахиж ирээгүй. Аав ээж нь түүнийг тоддоггүйгээс болоод улсын асрамжинд орсныг эмд сүлд мэджээ. Тэр одоо ч анзаарахгүй байсандаа харамсдаг. Яг үнэндээ хүүхдийн шүд бол ар гэрийнхэн тол. Шүдний хорхоо нь чимээгүй тусламжийн гуйлт юм. Которогийн хорхоодоо шүд ч дээрдэж байгаа. Эмч дахин ийм зүйлийг анзаарахгүй өнгөрөхийг хүсээгүй ажээ. Бороотой өдөр Которо шүхэр хуваалцах үйлчилгээ хийдэг. Шүхэргөө хүмүүсийг хөргөж өгдөг гэхүүдээ. Үүнийг аав нь заажээ. Нэг өдөр бороонд буцаж явтал аавынх нь мөр норсон байж л дээ. Аав нь үнийг нөгөө хүнд санаа тавьж байгаагийн илэрлэл гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш Которо бусдыг хүргэж мөрөө норгодгоо их л бахархан ярина. Хүүхдүүд жаахан зүйл дээр ч эцэг ихээ биширдэг. Тэдэнд ч бас сайхан үе байсан бололтой. Нэг өдөр Которотой цуг асамжин газарт байсан гял цал нөхөр иржээ. Үүнээс хойш цуг амьдрыг гэх нэрийдлэр Которогоос мөнгө аваад идэг за. Үнэндээ худлаа ярьж өрөөл дарж байгаа. Үүнийг нь үл хөдлөх хөрөнгөний газрын ажилтан зураач хоёр олж мэджээ. Хэдий Котород хэлсэн ч Которо таасангүй. Худлаа ярьсныг нь аль хэдийн мэдчихсэн юм байна. Которо өнөө ахта та намайг хорсон байсан ч би танд итгэх болно гэд мөнгө өгчээ. Бас өөрийнхөө олсон мөнгийг л өгмөрөөсөн юм гээд баахан лааз тушааж зоос цуглуулчих. Которог асрамжин газарт байхад энэ нөхөр л анх тийм болсон. Энэ нөхрийг хулгайн эрэгт сэжиглэхэд Которо түүнийг хамгаалж исэн юм байна. Үнэндээ гял цал нөхөр Которо шиг бусдад итгэхийг оролцсон ч олон удаа хортогдсон байжээ. Зөвхөндөө л итгэхгүй болохгүй. Гэхдээ Которогийн сайхан сэтгэл түүний зүрхэнд орж хэсэг хугацааны дараа мөнгө эргүүлж өгдөг болсон байдаг. Тийм байтал Которо маань лааз төсөн хэвэндээ. Түүний мөрөөдөл одоо асар их мөнгөтэй болж хөршүүд, найзууд бүгднтэй нэг том байшинд цогтой амьдрах болжээ. Зураачин ажилд ажгүй сайжирчээ. Харин хуучин найз охин нь тэднийд найз залуутайгаа муудсан гэд хүрээд иржилтэй. Зураач Котород их цаг зарцуулдаг да. Тиймээс өнөө эмэгтэй Которог зураачин ажилд саадуулаад байна гэж ойлгоно. Тэгээд Которог зураачин оронд хөргөж өгч бүрэн ойлголт төрүүлцдэг. Үүнээс хойш Которо би зураачид дараалалт юм байна гэд зайгаа барьж эхэлнэ. Цэцэрлэгийн тоглолт болоход Которогийн гэрээс хинч байсангүй. Гунигтай Которо итгэлгүй доош харж дуусаар харин дээш хартал зураач ирсэн байна. Которогийн ч нүдэн гэрэлтэн чангаардуулж эхэлнэ. Которо түнд огтхон цаадуулаагүй. Яг үнэндээ манга налдартай болж байгаа нь Которогийн лач. Бүтлгүй тул Которо өөрийгөө буруутгах учраас зураач өөрийгөө шахаж байгаа. Үүнийг ойлгосон хөхөн ч уушлалт хойж Которо зураач хоёр маань чивлэрчээ. Которо аав ээжтэйгээ амьдардаг байх үеэ дурслаа. Дан айлуудын хонхыг дарж авдаг байсан болохоор нэг загвар зохион бүтээгчтэй татнуулаад амжжээ. Бурхан гэдэг бичгтээ цамцныхан загварыг Которо дандаа тэнэг гин. Үүнээс хойш Которо байнга гачдаг болсон ч нэг л өдөр өнөө залуу нүхээр болчихсон байдаг. Бас Котород бусдын хонхыг битгий дар чи саад болоод байна гэж хэлнэ. Котороч гуниглаад яваад өглөө. Гэхдээ зарим хүмүүс сахилахгүй болохоор биш. Ганцаардсандаа л хонх тарж явд юм байна. Үнийг олж мэдсэн залуу маргааш нь Котород өнөө бурхан гэдэг бичгтээ падуулахаас маш олныг бэлгэлжээ. Которо түүнээс дандаа хонхыг чинь дарж саад болдог байсан дуучлаарэ гэхэд зүгээр дээ. Үүнээс хойш хүсснээрээ бусны хонхыг дар. Зарим нь хаалгаач онгоолгож өгөхгүй байх. Гэхдээ нэг л өдөр зөвхөн нь хаалгаа онгоолгох хаа гэдэг. Которогийн үргэлжийн өмсдөг падуулах нь ийм төвтэй ажээ. Манай Которо 5 өөр сонигийн компаниас сонин авд юм байна. Энэ нь хоёр шалтгаантай. Олон сонин цугларсан байвал түүнд ямар нэг юм болсон гэсэн үг. Тэгж байж л бусад хүмүүс цагдаа дуудаж чадна. Харин нөгөө шалтгаан нь ээж аваахаа нэрийг хайх. Одоо хүртэл тэдний нэрийг сонингоос олоогүй учраас тэдэнд ямар нэг муу зүйл болоогүй юм байна л гэж бодно. Дараа өдөр нь Которо залхуу зураачтай цуг ээжтэйгээ очиж исэн газараа очихоор болжээ. Которогийн яриад байсан газар нь оршуулгын газар болж таарлаа. Өвөө эмээ гэх нь бошин тэнд байд юм байна. Которо булчны чулууг цэвэрлэх зураа ээжийнх нь нэр яаж бичигддгийг зааж өгчээ. Харамсалтай нь зураач тэр нэрийг чулууны хажуу талаас олсон юм. Которо чулууг цэвэрлсэний дараач зураач тэндээс ногт толцсонгүй. Ээжийнх нь нэрийг уншуулахыг хүсээгүй болохоор тэр удалгүй Которо хүүхдтэйгээ явж буй эмэгтэйг хараад ээжигээ бүр их санджээ. Тэгээд зураачаас би ээжтэйгээ нэг өдөр уулзах болов гэж асуулаа. Хэдий зураач хизээ нэг өдөр Котород үзэн идэх тахаа мэдж байсан ч уулзнаа гэж хэлдэг. Котороч та худлаа ярьдаггүй. Та хэлж байгаа юм бол би итгэлээ гин. Уцах замдаа зураач Котород ирээдүйд оршуулгын газар руу явахдаа дандаа намайг дагуулж яваарэ гэдэг. Ээжийнх нь нэрийг түүнд уншуулахгүй тулд бас ээжд нь Которогийн ямар байгааг хэлхийн тулд
Тинхүү манай хоёр танхаагаар хүр шимэгтэй хоёртой таарлаа. Ганцаараа байсан Которо маань өөрийг нь хайрладаг хүмүүстэй болжээ. Нэгэндээ санаа тавьж сайхан сэтгэлээр хандвал хамгийн жижигхэн өрөөч хайр халуун дулаанаар дүүрдэг аж. Мами Цумурагийн Которо ганцаараа амьдардаг гэх энэхүү зохиол нь 2013 онд манга болон хэвлэгдэж 2022 онд Netflix-ээр цэцэгджээ. Энэ зохиолд хүчирхийлэлтэй гэр бүл хүмүүст яаж нөлөөлдгийг, хүүхэд яагаад насандаа баймгүй том хүн шиг болдгийг харуулсан. Лав Которогийн аав нь архиуж агсам тавьдаг гэсэн бололтой. Харин одоо мангаг нь унших бодлого байгаа хүмүүст төгсгөлийг нь ярьж өгье. Которогийн аав архинаас гарч эцэст нь нэгэн мухан ирсэн бололтой. Хүүтэйгээ уулзраа олсон хэдий ч Которо хуучин байрандаа үлдхийг сонгодог. Аавдаа хайртай ч гэлээ одоо ч хайж байгаа мэн. Үнийг нь чам нь ойлгож түүнийг үлдээжээ. Өөрчлөгдсөнийг нь харуулж байгаа юм да. Сүүлчийн хэсэгт түүний хаалган дээр Которо намики гэж бичээстэй байна. Одоо ааваасаа дахин нугдах шаардлагагүй болсныг харуулжээ. Ямар ч тач Которо маань сэлэн барьж хүчтэй болох шаардлагагүй хүүхэд шиг байж чадхаар боллоо. Хамгийн жижигхэн гарч хамгийн хүн тачааг үрж явж байж болно. Тиймээс сөргөн ажиллахаасаа өмнө бусдад сайхан сэтгэлээр бэлдэг зөвлөн хандаж байгаарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл бай бай.